За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш та нарт математикийн хичээл орно. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. За энэ хичээлээр нэмэх үйлдэлтэй бодлого бодож сурцгаая. За энэ ямар тэмдэг вэ хүүхдүүд ээ? Нэмэх тэмдэг. Энэ хасах тэмдэг. Энэ тэнцүүгийн тэмдэг. Сайн байна. Тэмдэгээ маш сайн чийжлээрэй хүүхдүүд ээ. За дараах бодлогыг багштайгаа хамт бүгдээрээ бодъё. 2 дээр нэмэх нь 3. Хэд гарах вэ хүүхдүүдээ бодоорой. Зүйтэй 5 гарна. За 5 дээр 5-ыг нэмэхээр хэд гарах вэ бодоорой. 10 гарч байна. 10 гэж хариулж байгаа хүүхдүүд сайн байна. 8 дээр 1-ийг нэмэхээр хэд гарах вэ? 9 гарч байна. Сайн байна. 4 дээр 3-ыг нэмэл хэд гарах вэ хүүхдүүдээ бодоорой. 7. За 6 дээр 2-ыг нэмэхээр хэд вэ? Бодоорой хүүхдүүдээ. 8. За ингэж бодсон хүүхдүүд маш сайн байна. За одоо дараагийн бодлогыг бас харцгаая. За энэ дээр тоо биш 6-аар илэрхийлсэн байна. Хүүхдүүдээ сайн бодоод тоогоо бодоорой. 3 чинжүүдээр 2 чинжүү нэмэхээр хэд вэ? Зүйтэй 5. 5 хонх дээр 5 хонхыг нэмэхээр 10. 2 дугуйн дээр 3 дугуй нэмэхээр 5 дугуй. Сайн байна. За дараа нь хэдэн шилтэй аягтай ундаа байна? 4 дээр хэдийг нэмж гин? 5-ыг нэмж гин. Ингээд хэд гарах вэ? Сайн байна. 9 гарч байна. За 2 нохоон дээр 2 нохоог нэмэхээр хэд гарах вэ хүүхдүүд ээ? Бодоорой. 4 гэж бодож байгаа хүүхдүүд сайн байна. Зөв байна. За 3 цэцгэн дээр 3 цэцгийг нэмэхээр хэд гарах вэ хүүхдүүд ээ? 6 гарч байна. За ингэж нэмэх үйлдэлтэй бодлогыг бодох нь хүүхдүүд та нар өнөөдрийнхөө хичээлийн нэмэх үйлдэлтэй бодлогыг бодож сурсан байх гэж багш нь бодож байна. Тийм учраас дараах 2 даалгаврыг багш нь өглөө. Гэртээ энэхүү 2 энэ бодлогыг бодоод багш руугаа зургийг дараад явуулаарай. Дахиад энэ 6-аар илэрхийлсэн бодлого байна. Энэ 2 бодлогыг хоёуланг бодоод багш руугаа зургийн дараа явуулаарай. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.